За сайн байна уу? Сайн сууцгаа. За өнөөдөр ирсэн ямар байна? Буян дэлгэр байна уу? Ган эрдэнэ. Ган тулга. Жүнион. Мөнгө цацрал. Нар мандах. Номын эрдэнэ. Очир дөрж. Оюун бэлэг. Тэмүүлэн. Тэнүүн. Цог өндөр. Түшиг. Түшин эрдэнэ. Ууганбаатар. Уян төвлөр. Бат эрдэнэ. Гомб эрдэнэ. За 3 хичээлээ тоо мэ тий. За өнөөдрийн хичээлээр тэр геометри прогресс гэдэг хичээл үзнэ. За энэ тэр дундаа геометри прогрессын ерөнхий гишүүний томьёо хэрхэн хэрэглэх вэ, амьдралд яаж хэрэглэх вэ, ач холбогдол нь юу вэ гэдэг талаар үзнэ. За энийг үзхийн урьдаар эхлээд хичээл хэрэгцээтэй өмнөх мэдлгүүдээс сэргээе. За тоондрал гэдэг ерөнхий том бүлэг сэдв үзэж байгаа. За тэр бүлэг сэдвийн дотроо болохоор онцгойлоод арифметик прогресс, геометри прогресс хоёрыг бид нэр ярилцж байгаа. За өнөөдрийн хувьд бол геометри прогресс ярина. Өмнөх хичээлүүдээр бид нэр бол арифметик прогрессын талаар ярилцсан байгаа тийм ээ. За тоондрал гэж ерөнхийдөө юу хэлж байгаа юм бэ гэдэг асуулт. Тодорхойлогдох мужийн натурал тан олонлог байх функцийн утгуудын олонлогийг тоондрал гинэ. За энийг бол өмнөхийн хичээл дээр үзсэн ба тийм. Тоондралыг хэдэн аргаар өгдөг гэсэн? 3 аргаар өгч болох нь байна. За нэгт нь тооч аргаар өгч болно, ерөнхий гишүүн томьёогоор өгч болно, рекуррент томьёогоороос өгж болно гэсэн ийм 3 аргаар өгдөг. За дараачих нь. За тэр дундаа бол арифметик прогрессийн талаар онцгойлон өгсөн байгаа. За энд арифметик прогрессыг ямар хэлбэрээр өгсөн бэ? Тооч хэлбэр өгсөн тийм. За ингээд гишүүдийн нэг бүрчлэгийг тоочж бичсэн бай тийм. Эндээс зүй тогтол нь ажиглагдаж байна тийм. За энд болохоор уг арифметик прогресс маань хэд хэдээр нэмэгдэж байна? 4-4-өөр нэмэгдэж байна. За тэр шин чанарыг ачлаад ерөнхий гишүүн томьёог нь илэрхийлсэн байна. За энэ одоо өмнөх гишүүн дээрээ 4-ийг нэмэхээр гарч яах гэдгийг илэрхийлж штэ. За тэгэхээр AN гэдэг маань бол дурын нэг одоо гишүүн байх нь хэд 7 байдаг юм уу, 8 байдаг юм уу, 100 байдаг юм уу, N дугаар гишүүн гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр гишүүн дээрээ N-ээс асдаг нэг ширхэг 4-ийг нэмэхээр ерөнхий гишүүн томьёог энийг эмэгтгээд 4 N-ээс асдаг нэг ийм хэлбэрийн ерөнхий гишүүн томьёотой болох нэ. За энэ бол арифметик прогрессыг ямар хэлбэрээр илэрхийлсэн бэ? Рекуррентээр. За хоёрдугаар гишүүнээсээ эхлээд өмнөх гишүүн дээрээ 4-өөр нэмэгдээд явна гэдэг санааг нь илэрхийлсэн томьёо шүү дээ, тэ. Энийг болохоор рекуррент томьёо гэж хэлдэг байна. За энэ өмнөх мэдлэгээс эргээд 3 ширхэг бодлого аж, тэ. За энд бол тоондралыг ямар хэлбэрээр өгсөн бэ? Тооч байдлаар. За энэ өсөх вэ нү, буурах вэ нү? Буурах ямар хөр өгсөн юм? Буурах арифметик прогресс. За энэ ямар хэлбэр өгсөн бэ? Ерөнхий гишүүн томьёогоор өгсөн байна. Энд ерөнхий. За тэгвэл одоо энэ 3 дасгалыг дэвтэр дээр ажиллаад үзүүлчих. Сайд дээр явж байна. Одоо А1-р гишүүн гэхээр А1 тэнцүү гэж одоо энэ бичнэ шүү дээ. Энэ ерөнхий гишүүний томьёо 1-ийн тоог орлуулад явна. Энд 2-ын тоог орлуулад 3-ын тоог орлуулад гарна гэсэн үг тийм. За тэгвчиж. Жүний хэдийн нэг тийм болцсон уу? За нэг тийм зөв бай. За цааш. Мөнх цэцэрлэлийн нэг тийм. Энэ юу? За сайн байна. За хамтраад ижин тийм болно. Энийг бол болсон юм уу? За. За энэ юу вэ? Арифметик прогресс ерөнхий гишүүн томьёо чинь юм бид шүү дээ. А-ын тэнцүү. А1 дээр юм N-ээс асдаг нэг ширхэг D-г нэмдэг. Тэ? Энэгээр одоо А1 маань эндээс харахад хэд вэ? 50. За 50. А-ын тэнцүү гэж бичээрэй. 50. А-ын тэнцүү 50. Энд N-ээс асдаг нэг ширхэг. Тэ N-ээс асдаг нэг ширхэг болно шүү дээ. N үсэг. За D маань хэд вэ? Буурах прогресс үү, өсөх прогресс үү?
Буур 3-аар хасагдж байгаа учраас ялгуур маань хасах 3 биш тий. Окей, зөв. Ингээд хоёр тас нь бол амархан шүү дээ. Ерөнхий гишүүн томьёо. Хэрвээ чи 1-р гишүүнийг олгож байгаа бол ерөнхий гишүүн томьёонд 1-ийг орлуулна. 2-р гишүүнийг олгож байгаа бол ерөнхий гишүүн томьёонд 2-ыг орлуулна. Ингээд тэгэл явчихна гэсэн үг. Төвшөр нь шалгаж. За. Зөөгөнбаатар гарч. За, энэ болж байна. Гандлыг харъя. 2-р 1-р нь харж байна. Ерөнхий гишүүн томьёо энэ үү? Болж байна. За нар мантах ихнийг харж. За ерөнхий гишүүн томьёо. Энэ эдгээр олцоод байгаа юм уу? Олох гээд байгаа юм тий. Энэ яасан юм? Орлол бодцсон байгаа юм тий. За түшиг. За цааш мөрчлөөч. За уянга. За энэ ерөнхий гишүүн томьёо. За энэ дээр А150. Зөв тий? Зөв байна. Тэр энэ хэд гэсэн үг юм? 50 гэсэн үг байна шүү дээ энд. Энд хэд 50 гэдэг юм. Энэ нь ямар хөрөг вэ? Ямар 3 вэ? Бас 3 тий? Ингээ орлуулаад тавьчих. Асуудал байхгүй тий? Энд болохоор яасан? Олцоод байгаа юм. Тийм ээ тий? За зөв байна. Энэ болохоор бас ямар тий? Авалч. Сайн байна. Авалч. За энэ яа. Нэгдүгээрх нь. Хоёр дахь нь бол болж байна тий. Гээ явж байна. За гурав дээр бас орлуулаа явж байна болж байна. Нэг дээр бол яах юм шүү дээ тий. А энэ тэнцүү. А нэг дээр юм хин. Энэс нэгийг үрчин. Дэг бид тий. За нэг маань эндээс хэд вэ? 50 байна. За тэгвэл 50 тавна шүү дээ тий. За ялгуур маань хэдий. Энд буураа явж байгаа шүү дээ тий. 3-оор яаж байгаа юм? Буурч байгаа. Тэгэхээр ямар 3 вэ? Буурч байгаа юм чинь. Аа зөв. 3 тавих гэсэн үг тий. За ингээд энэ манай ерөнхий гишүүн болж байна шүү. Ойлгосон тий. За энэ болцсон. За чи гүй бүх болцсон. Жүнэнийг харчээ. За ерөнхийдөө багш нь үлдсэн бодлоод энэ ерөнхийдөө самар тарьж өгöd үргэлжлүүл цааш явъя. За эндээс болохоор 1-р бодлогон дээр арифметик прогрессийнхоо ерөнхий гишүүн томьёог А, N тэнцүү А1 дээр нэмэх нь N-ээс асдаг нэг ширхэг дээр. За энийг бол бид нар өмнө шилэр үтсэн санаж байгаа тийм ээ. За тэгвэл энэ дээр А1 маань бол биднэрт 50 өгчихсөн бай. N-ээс асдаг нэг ширхэг үрчин уур арифметик прогресс байгаа. Тэгсэн то 50 дээр нэмэх нь хасах 3. Тийм биз? Тэгээд буураад. Тэгээд 47 дээр нэмдэг нь хасах 3 гэдэг. Ингээд буураад яваад гэсэн үг. Тэгэхээр D маань хасах 3 байх. Тэгээд манай ерөнхий гишүүн томьёо А. За энийг гишүүнчлэн үржүүлье. Хасахын нэмэх 3 болчихно тийм. Нийлээд 53 хасдаг нь 3 N. Энэ үртэл ухаарч байна. Тэ? За нэгдүгээр нь. За хоёр дугаарх нь. За энэ ерөнхий гишүүн томьёогоор өгөгдчихсэн байна. За ерөнхий гишүүний томьёо гэдэг нь их ашигтай томьёо шүү дээ бидний хувьд. Дурын гишүүнийг олж болдог. Хэрвээ 100 дугаар гишүүнийг олмоор байвал N үсгийн оронд 100-ыг орлуулаад болоо. За тэгэхээр энд бол эхний 3 гишүүнийг олж ирсэн байна. Тэгэхээр А нэгдүгээрх нь тэнцүү. N-ийн оронд 1-ийг орлуулна. 2-ыг үржих нэгийн квадрат хасах 1 тэнцүү 1. А2 нь 2-ыг үржих 2-ийн квадрат хасах 1 тэнцүү 7. А3 2-ыг үржих нь окей 17. За ийм байдлаар явах нь. За 3 дугаар дасгал бол бас хялбархан. За эхний 2 гишүүнээ ашиглаад 3 дугаар гишүүн. Жишээлбэл А3 олъё. За энд А3-ыг олоход яаж вэ? Энэ N гэж байна. N-ээс хасдаг нь 2 гэхээр А N-ийн өмнөх гишүүн.
Тэ? N-ээс хасдаг нь нэглэр яг өмнөх гишүүн зөв. Тэгэхээр A3 гэвэл 3-ыг үржих нь A өмнөхийн өмнөх үз. Яг өмнөхийн өмнөх нь шүү дээ. Тэгэхээр A 1 болно гэсэн үг. Тэгээд хасдаг нь гэж байна уу? А 2-ыг хасна. За тэгвэл одоо эндээс А3 маань болвол 3-ыг үржих нь А1 нь 2 хасдаг нь 5 тэнцүү 1. За А4-ыг олохын тулд эхний 2 гишүүнийг ашиглан хэд хэдэг ашиглах вэ? А4-ыг олохын тулд 2 өмнөх А4-ийн өмнөх гишүүн хэд вэ? А4-ийн өмнөх гишүүн нь А3, А2 үстэй. Тэ? За тэгэхээр за 3-ыг үржих нь өмнөхийн өмнөх гишүүн гэхээр А2. А2 маань хэд вэ? 5. 5 хасдаг нь А3 маань хэд вэ? 1. За хэд вэ? 14. За ийм байдлаар явж үл энийг одоо рекуррент томыг гэнэ. За өмнө хичээлээ тодорхой хэмжээс сэргээсэн баг гэж бодож байна. За бид сая багш нь энэ ажлын хуудас тарааж өгсөн. За энэ ажлын хуудсан дээр яах ёстой вэ гэхээр анги нэрээ явуулчихнэ. За тэгээ энд бид нар өнөөдөр ажиллах ёстой 7 ширхэг даалгаврын энэ хичээл дээр ажиллах. За эхний 3 нь болсон тий. Тэгээ энэ номеруудын хайжууд ингээд нэг дөрвөлжин тавьсан байгааз. За энэ дөрвөлжингүүд дээр та бүхэн өөрсдөө үнэлнэ. Эхний 3 бодлогыг ойлгосон. Өөрөө багшийн тусалцаагаар шууд бодсон бол very good гэж байна. Буюу very good-ийн товчлол эхний нүдэн дээр VG гэсэн тавина. За шууд өөрөө боддог. За багшийн тусалцаатай бодсон. Гэхдээ хангалттай сайн ойлгосон болвол good. За ер нь багш тусалсан, тэгээд найзаасаа туслуулсан, тэгээ ер нь жоох эргэлзээтэй байгаад байвал not bad. Бүр юу ч ойлгохгүй байвал bad гэсэн. Энэ дөрвөн товчлолоос энэ дөрвөлжийн зайнууд нөхөж тавих юм. Тэгээд дараа нь багшны хичээл дуусгахын үед хурааж авна. Хурааж авсны дараа өнөөдрийн хичээл хин ямархуу төвшөнтэй ойлгосон байна вэ гэдэг анализ хийн. Тэгээд энэ анализа ашиглаад дараагийн хичээлээ боловсруулахдаа тулгуур болгож ашиглах юм. Ойлгосноо. За энэ ингэ явна. За дараагийн слайд руу оръё. За энэ юу вэ хүмүүс? Толон. За баримт, нөтийн баримт. Байнга өгдөг те. Дэлгүүр орох болгонд энэ баримт өгдөг үү? Одоо саяхан надад бас байгаадсан даа энэ. За байнга л ийм нөтийн падаан хаасайгүй л явж идэг те. Хаасайгүй явж идэг. За энэ юу нь ямар ашигтай юм болоо? За батэрд нь юу гэсэн? За суглаанд оролцсон. За төвшиг. За буцаа олголт. Жилийн эцэст нийтдээ одоо хэдэн өрний худалдаа авалт хийсэн бэ? Тэрнийхээ 2% дүүцэх мөнгийг буцаа авдаг. За тийм ашигтай. Нөгөө талаас суглаанд орно. Суглаанд оролцсон. За хэрвээ за энд бол азан алгандаа багтаж ядсан хүмүүс зогсож байна тийм 500 сая төгрөг хоцсон байна, 4 сая, 20 сая гэж хоцсон байна. За 100 саяг ч хоцсон тохиолдол бас байгаа тийм. За тэгвэл та бүхэн нөтийн суулаанаас 100 сая төгрөг хожиж юм бол яг одоо юу хийх вэ? За бат эрдэнэ. Би л банкнд хийнэ. Хүүтэр хадгалаад. За бат эрдэнэс тийм санал өөр санал түш. Би хэрэг яг одоо. За нэг сайхан машин аавна гэж байна. За энд. Мөнгө илүү өсгөх шиг бизнес эрхлэж байна. За бизнес хийж болно гэж байна. За бат эрдэнэ. Тэгэхээр нэг юм санаа байна. Байр хадгалаад турист. Байр хадгалаад туристнэ. Тэр ашигтай юм бол. За хэдүүлээ тэгвэл за би хэрвээ та нарын оронд байсан бол ингэ. Одоо би та нарын оронд дөнгөж 11-р анги. За мөнгө байлагч бод тэгэхээр бизнес хийж байна те. За бизнес хийхээр бас дадлаг туршлага, мэдлэг боловсролын тал дээр дутаж магадгүй учраас эхний ээлжинд сургуулаа төгсөе. За тэгээд нэг 2 жил 11 12-д 2 жил сурчин цаана дахиад 1 жил байлж чад тэтгэлгээр гадаад явъя. За гадаадын томоох ихтэй сургуульд очиод 4 жил сурна үргэлжлүүлээд мастрын төвшөнтэй сурчээ. За ингээр баг хэдэн жил болж байна? 10 жил болж байгааз 10 орчим. За тэгээд за нэг 5 жил ажлын байран дээр ажлыг туршлага хөрвүүлээ. Яаж явагдгийг судлаа тий. За тэгээд тэрний 15 жил болох нь шүү дээ. Тэрний дараа би одоо бизнес хийж бодож байна. Тэгэхээр 15 жилийн хугацаанд Батэрдний хэлдгээр мөнгөө банкнд хадгалж. Би бол тийм шийд байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр би ямар асуудлыг шийдвэрч юм гэхээр
Хэрвээ бид нар үнэхээр азтай байгаа нөөтийн суглаанаас 100 сая төгрөг хожиж байгаа бол 15 жилийн хугацаанд 13% хүүтэйгээр хадгаламжинд хадгалах юм бол хэдэн төгрөг болох юм бол? Энэ тийм ашигтай юм ашиггүй юм уу? Магадгүй байр аваад түрээсэлснээс ашиггүй байж болно. Эсвэл ашигтай ч хийж болно тий. Байр аваад түрээсэлж бас бодлох юм. Тодорхой хэмжээнд ашигтай тий. За өнөөдөр энэ асуултанд бол хариулах юм. За энд хариулахын тулд бид нар ямар математикийн ямар мэдлэгтэй байх ёстой гэхээр геометри прогрессийн ерөнхий гишүүний томыг мэддэг байх ёстой. За геометри прогресс гарчгаа тавиу. Геометри прогресс. За геометри прогресс дээр болохоор тэр жишээ 2 гээд гишүүдийн тооцох байдлаар өгсөн байна. Энд ямар зүйл тогтоож ажиглагдаж байна? За энд ингээ үржигдээ явсан. Ийшээгээ 3-аар үрж. Ийшээгээ дахиад 3 дахиад 3-аар. 3-3 үржигдээд явдаг ийм тоон дараалал байна тий. За энийг болохоор бид нар ер нь бол юу гэж хэлдэг юм гэхээр геометри прогресс гэж хэлдэг. Тодорхой тоогоор үржигдээд явдаг тий. Өмнөх гишүүнээ тодорхой нэг тогтмол тоогоор үржээл дахиад тухайн тоогоороо дахиж үржүүлээл ингээд цаашаага яваад идвэл энэ геометри прогресс гэж нэрлэдэг байхгүй юу? За эндээс геометри прогресс хамгийн ихний гишүүнийг B1 гэж нэрлэе. Хоёр дахь нь үгүй. B2. За дарж B3, B4 гэх мэтчлэн гишүүдээ B үсгээр тэмдэглэжээ. За B1 дэх гишүүн нь 2 байгаа. 2-ыг үржин 3 хэдэн зэрэг гэж бичвэл зохимжтой бай. Тэг. За энэ тарааж өгсөн материал дээр байна уу? За наад дээр нөхөд яваарай. Ярилцаад нөхөд явна шүү. За. За тэг. За дараачийн B2 дугаар гишүүн маань мэдээж B1 дугаар гишүүнээ хэдээр үржүүлсэн юм? 3-аар үржүүлсэн. Тэгэхээр энд 3 хэдэн зэрэгт байвал байх юм шиг байна? 1 зэрэгт. За 1 удаа 3-аар үржүүлнэ. Дахиад 2 дахь удаага 3-аар үржүүлэнгүүт хэд гарч байна? 18 буюу хэддүгээр гишүүн юм? 3 дугаар гишүүн. Тэгэхээр энд 3 хэдэн зэрэгт байх юм шиг байна? 2 зэрэгт байх юм шиг байна. Наач нөгөө нэг одоо 3 дахь гишүүнийг авахад бол яг юугаас хасаж өгдөг юм шүү дээ. Номероос нэг тутам гэх. Тий. За маш сайн. Зөв. Маш сайн. Маш сайн хурдан ажиллаж байна. Тэгэхээр энэ яг 3 дугаар гишүүнийг олохын тулд энд 3 2 зэрэгт. 2 дугаар гишүүнийг олохын тулд 3-ын 1 зэрэгт. 1 дугаар гишүүн байхын тулд 3-ын тэг зэрэгт. Тэгвэл энэ 5 дугаар гишүүн байхын тулд энд 4-ийг тавьж өгнө шүү. Энд 4 шиг 3 таг нөхөж тавих нь шүү, тэ. Тэгээд 5 дугаар гишүүн маань энийг 3-ын 4 зэрэгт чийдээ. 3-3-ын 9 81 2-ыг 81-ээр үржүүлээд энэ гарах юм шүү, тэ. 162 гэдэг. За тэгвэл энэ 160. За тэгэхээр саяхан ажигласан зүйл тэгэхээр ерөнхий гишүүн том юм. B-ийн дугаар гишүүн нь энд 5 байхад 4 байсан шүү дээ. Тэгвэл энд N байхад энд N-ээс хасдаг нэгээр цөөн гишүүн байна шүү. Энэ бол геометри прогрессийн ерөнхий гишүүн том явах нь шүү. Тэр нэгдүгээр гишүүн болон нөгөө тогтмол үржиж байгаа тоогоо ашиглаад дурын гишүүнийг олж болох нь уу? Буцаагаад тэгвэл 3 дугаар гишүүн мэдгчээвэл нэгдүгээр гишүүнийг яаж болох юм? Энд чинь нэгдүгээр гишүүнийг 2 удаа үржүүлээд энэ гарсан шүү. Тэгвэл буцаагаад яах юм? 2 удаа хуваана гэсэн. Нэгс 3-ын квадраттай хуваагаад өгнө гэсэн үг тийм. За 5 дугаар гишүүнээс 1-р гишүүнийг гаргахын тулд 3 хэдэн зэрэгт байх вэ? 4 зэрэгт байна. Зөрөө. За 4-р гишүүнээс 1-р гишүүнийг гаргахын тулд 3-ын хэд вэ? 3 зэрэгт байж байна. За тэгвэл буцаагаад өмнөх гишүүн олохын тулд хуваад юм байна тий. Энэ тэгсийн зөрөөгөөр нь зэрэг илтгэж зэрэг дэвшүүлээд хуваачт юм байна тий. За recurrent том явбал дараалсан гишүүдийн хоорондын зүй тогтолцоог илэрхийлсэн гэж ойлгож болно. Эсвэл өмнөх хэд хэдэн гишүүнээс хамаараад дараагийн гишүүнийг гаргах том яач гэж хэлж болно гэсэн үг. Тэнгүүт одоо энд бол 1-р гишүүн нь бол 2 гэж заавал өгч гэнэ шүү дээ, тий. Тэнгүүт BN нь яг өмнөх гишүүн нь юу гэж тэмдэглэх юм? B N-ээс хасдаг нь 1 үрчин 3. Тэгээ энэ бол ямар том юм хөө? Recurrent том яа. За геометри прогрессыг тооцох байдлаар өгчлөө. Ерөнхий гишүүн томьёор өгчлөө. Recurrent томьёор өгчлөө. Ингээ 3 нөгөө 3 энэ зараа илэрхийлчлээ. За зүй тогтолцоо ойлгосон. За энэ жишээний эдгээр нөхцөн үү бүгд ингэ. 1 тэг зэрэгт, 1 зэрэгт, 2 зэрэгт, 3 зэрэгт, 4 зэрэгт. N байвал N-ээс хасдаг 1 зэрэгт. B N байвал энэ B N-ээс хасдаг 1 гэдэг. Ингээ сайхан жишээг нөхөд авсан тий. За дараагийнх нь. За тэгвэл энэ дэр албан ёсны тодорхойлтыг хэлье. Би бол сая нэлээ ойлгуулахын төлөө хар үгээр ярьлаа шүү дээ тий. За 2 дугаар гишүүнээсээ эхлэн гишүүн бүр нь өмнөх гишүүнээ нэгэн ижил тоогоор үржүүлэхэд гарах гишүүдтэй тоон дарааллыг геометри прогресс гинэ.
За уг тоог геометри прогрессын хуваар гэж нэрлэнэ гэдэг. Нөгөө тогтмол үржигдээд байгаа тоогоо юу гэж хэлдэг вэ? Геометри прогрессын хуваар гэж нэрлэнэ шүү дээ, тий. За тэг геометри прогрессыг ер нь ном зохиол дээр ингэж тогтчилж ийм дүрсээр тэмдэглэдэг. Геометри прогресс гэж утгаар бичих хооронд ийм тэмдэглэвэл та нар бас геометри прогресс гэж ойлгох нь шүү дээ. За гишүүдийн B1 2 B3 гэж явуучих нь байна. За нөгөө үржигддэг тогтмолтойгоо бид нэр ихэвчлэн Q үсгээр тэмдэглэдэг. Тэгээ энийг геометри прогрессын хуваар гэж хэлдэг. За тийм. Яг зөв арифметик прогресс бол D гэдэг тогтмолтойгоор яадаг вэ? Нэмэгдэн явдаг. Тэрийг бид нэр арифметик прогрессын ялгавар гэдэг. А энд бол тогтмолтойгоор үржигдэж байгаа тоогоо геометри прогрессын хуваар гэж нэрлэнэ шүү дээ. За. Арифметик прогрессыг ихэвчлэн хэдүүл ямар үсээр тэмдэглэлээ сая? Энийг гишүүдэд А-гаар тэмдэглээд нөгөө ялгавраа D-гээр тэмдэглэж харж байна те. Яг хатуу заавал яг энэгээр тэмдэглэн гэсэн юм бол байхгүй. Гэхдээ ихэвчлэн бол ихэнх ном зохиол дээр ингэж заншилсан байдаг. За дасгал ажиллая. За одоо бас энэ дасгалуудын зөвхөн А-нуудын ажиллана. За чадахгүй байвал надаас тусалцаа авч болно. Би чадахгүй бол А дээр нь зааварч байгаа гэх юм бол та нар А-га надаар заалах зүгтүүд Б-гээ бодно. Ойлгосноо? А-нуудыг дандаа надгүйгээр багшийн тусалцаагүйгээр бодсон хүмүүс цаасны ардталд нэмэлт бодлогоноос бодно. За тэгээд мөн энэ хоос нүднүүдэд very good, good, not bad, bad гэсэн өөрийгөө үнэлэх тэмдэглээнүүдээ хийнэ гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгээд 12 болчихоо. Тэгээ ингээд тусны зэрэг төвшүүлнэ шүү дээ. Нэгийн хэдэн ч зэрэг 1, хоёрын хэдэн ч зэрэгт, хоёрын 12 зэрэгт хэд вэ гэдэг. Тэ? Энэ 64 маань өөр хоёрын 6 зэрэгт. Энэ маань хоёрын 12 зэрэгт. Тэгээд зэрэглэж нь хураагдана гэсэн үг тэ. За тэгээд цааш нь. За тэнүү ямар шүү. За энэ ерөнхий гишүүн томьёо зөв гарсан байна. За одоо энийг цааш ялбарчлаа тэ. 64 маань өөрөө 2 хэдэн зэрэгтэй. За 2 2-ын 4. 2 2-ын 3 зэрэгт 8. 2-ын 4 зэрэгт 16. 16 дахиад 2-оор хөвчлөх хэрэгтэй. 32. За 2-ын 5 зэрэгт 32. 32-ыг дахиад 2-оор хөвчлөхээр 64. Тэгэхээр 64 ч өөрөө 2-ын. За 1-ийн хэдэн ч зэрэгт 1. 2-ын 12 зэрэгт юм ээ те. 2-ын 12 зэрэгт хоёул 2-ын 6 зэрэгтийг өөрчнө. 2-ын 6 зэрэгт ингэж задлжуулна те. Одоо энэ яах гэж байна гээд хураагдана. Тэгээд нэг бодно 2-ын 6 зэрэгт нь B13 маань энэ л шүү дээ. 2-ын 6 зэрэгт хэд гэлээ? 64. Тэгээд B13 маань 64-ний 1 болох нэ гэдэг те. Гэх мэтчлэн бодно шүү дээ. За тэгэхээр би ч юм дааг нь бодоод өгсөн юм чинь чи одоо энэ B-г нь өөрөө бодно гэсэн үг байхгүй. За төвшин эрдэнэ үед зүг байна. Зүг байна. Зүг байна. За ингээ бүгдийг бодсон тохиолдолд үргэлжлүүлээд энэ дараагийн хийх даалгавруудыг харж иж болно. Мөн энэ нэмэлт даалгавар хийж иж болно гэсэн үг зэ. За дөрүүлээд хийсэн хүмүүсд нь цаашдын даалгавруудыг бас хийж иж болно. Мөн нэмэлт даалгавруудаа ажиллаж байна. Нэмэлт даалгавар нь цаасны арга талд байх шүү зэ. За эндээс ямар шиг. За ерөнхий гишүүн томьёо маань одоо тэнд бичсэн мэ те. Дүгнэлт маань. За бэ энэ тэнцүү B1 үрчин Q-ийн n-с тэнийхээ. За энэ бодлогын хувьд хэдий. 64. Болж байна. Энийг цааш нь яг хураавал их зүгээр байна. За 2 дугаар бодлого. 2 дугаар бодлого нь одоо энэ нүгээр бол 5 дугаар тийм. Би 2 бэдэр Q-г олсон байна. Зөв. Окей. За одоо энийг өөр оруулалт. 64-ийн 1 болсон байна. Окей. Зөв байна. Зөв байна. Энэ наадхан тэр чинь дөрөв нь уг прогресс хэддүр гэж юм бэ гэж. 4 тэнцүү гэж авч ирсэн байхгүй юу? 4 тэнцүү. Энэ маань бол яг хэдэн мэддэхгүй шүү дээ. Бид нар B-нд 4 тэнцүү гэж бод. B1 маань 128. Үрчин 2-ны 1-ийн яг хэдгээр өршин мэдхгүй учраас n-ээс нэг гийг тавьчих тээ. Тэгэл энэ дэвшгэлээс одоо юу болж байгаа юм? Энэ очиж зүгэл. Тэ? Авч тээ. 16 гарцсан гэж юу? За хоёул харъя л та.
Ингээд 128 нааш нэг хуваая л та. 4-ийг хуваадаг нь 128. Тэнцүү. 2-ын 1-ийн эс 1. Тэгж арай гол болчих шүү дээ. За 5 дээрээс. Энэ B2-ыг хэд удаа Q-гээр үржүүл B4 гарах вэ? Нэг үржүүлэлт 3 дахин дахиад үржүүлэнгүүт 2 үржил. тэгэхээр Q-гийн квадрат үржүүлээд B4 авах шүү дээ. Эндээс л хөвгөд очно. B2 маань хэдий? 15 үржин Q маань Q квадрат тэнцүү 40 130 5. Тэгэж 15 тоонгууд Q квадрат чинь тэнцвэд орчиж байгаа. Энэ болчих юм шүү дээ. Тэгээ Q нь хэдий? Тэгээ Q-г олчод бусдын хамгаалж байна шүү дээ. За чинь яасан? 64 биш шүү дээ чинь. Наашаа 420-ыг яаж өгье? Хувааж өгч шүү дээ. Үржүүлж амжиж шигээ. Хаа, энэ маань 2-ын 1-ийн энэ зэг нь 1 зэрэгтэй. Энэ хоёр хураач л та. Тэ? 30. 1 бодон 30. 2 тэнцүү 1 бодон 2-ын энэ зэг 1. 2 хэдэн зэрэгт 32. 5. 5 байханд бол энэ хэдий? Тэр чи одоо энэ надаар залгчлаа шүү дээ, тий? Одоо ихтэй сайн ойлгосон уу? Тэгвэл энэ дээр өөрийгөө өмнөд тавих нь шүү дээ. Тэг very good бол биш байх нь шүү дээ. За, бэг өөрөө очив тий? А-га залгсан тий? За, чиний хөрөнгө болцсон байна тий? За, сайн байна. За. За, ерөнхийдөө за дахиад нэг эндээс нэг ханс үг тараах. Болж байна да уг нь. Энэ зүг болж байна. Энэ яасан? Эн чинь B2-ыг Q квадрат үржүүлэн гарна үстэй. B2-ыг үржүүлэн Q квадратаар үржүүлж B хэд нарах юм? 4 гарна тий. За тэнгуут энд хэдий? 15-ыг үржүүлэн Q квадратын зүг 130. 5 ишээ яаж гэх юм? Хувааж өгнө үстэй тий. Хувааж өгнө тэнгуут Q үржүүлэн 9 гарч гэдэг юм тий. Тэм Q нь хэдий? Квадратны юм чинь Q нь. Зөрөгтэй л. Өөрт итгэлтэй. За чиний их байсан болцсон бай тээ. Бүгд болчих. За бүгд болсон байна. Тийм тэгж чаа. За чиний бүгд 2 бүгд болсон байна. 2 дээр явж байгаа. 5 дахь дээр явж байна тээ. За 5-аад дуусчихна. За та 2 болж байна. А ер нь дуусчих шүү дээ. За 2-ын 1 хэдэн зэрэгтэй наа чи. Мэдээж 5 зэрэг байна. Гэтэ энэ энэс нэг гадна л ном шүү. Энэс асдаг нэг нь 5 тай тэнцвэр энэ хэдий. Энэс 1-ийг хасгаар 5 юм бол энэ нэг хасгаар гэж шүү. Хэдий. Тийш үү. Тийм зөв. За тийм. За ерөнхийдөө ангийн ихэнх дийлэнх олонх нь бол хийж байна. За энэ дэр нэмэлт тайлбар өгөөд ерөнхийдөө цаашаа үргэлжлүүлье. Дандаа аанууд дээр нь тайлбар хий. За нэгдүгээр даалгавар дээр бол B1 нь болвол хэд вэ? 64 гэсэн байна. Q нь болвол 2-1. За энэ геометри үрээс ерөнхийдөө том энэ байна. За тэгэхээр B тэнцүү 64-ыг үржих нь 2-1-ийн B1 маань 64 тэгээ N-с асдаг нь 1. Ингээд болоо ерөнхий гишүүн том байна тий. За эндээс B хэдийг олгосон? 13-ыг олгосон. Энд 13-ыг тавьсан бол энд 12-ыг тавина. Тэнцүү 62-ыг үрждэг нь 2-1-ийн 12 зэрэгт. 62 биш ээ. 64. 64 гэдэг маань өөрөө 2-ын 6 зэрэгт. За нэгийн хэд ингээд хүртүүрийн ч зэрэгээлтгч мөн, хуваарийн ч зэрэгээлтгч мөн. Тэгэхээр нэгийн зэрэг хэдэн ч зэрэг 1 байдаг. За энд 2-ын 12 зэрэг. За энэ адил суурьтай зэргүүдийг хувааж яхад зэрэгээлтгчүүдийн хооронд нь хасна. За хураагдаад энийг 6 зэрэгт бол. Нэгийг хуваадаг нь 2-ын 6 зэрэгт бол. За нэгийг хуваадаг нь 64 болно шүү дээ, тий. Окей. За ингээд олж байна. За энэ бол хэдий? Хэдгээр даалгавар юм? 4-ийн А. За дараагийнх нь болохоор 5-ийн А. За 5-ийн А дээр болохоор за B2 нь 15 гэж өгөгдсөн байна. B2 нь 15. B4 нь 135. B2-ыг нэг удаа үржүүл нөө
тогтмол Q-гээр үржүүлэх юм бол B3. Дахиад нэг үржүүлвэл B4. Тэгэхээр B2-ыг үржих нь Q квадрат нь B4. За тэгэхээр 15-ыг үржих нь Q-гийн квадрат тэнцүү 135. Эндээс Q квадрат тэнцүү 9. За тэгэхээр Q маань 3. Q буюу геометрийн хуваар маань 3. За энэс юу болсон? B1 бол. За B2-ыг Q-гээр үржүүлээд B2 гарсан бол одоо буцаагаад хуваана. 15-ыг тэнцүү дээ. Окей. За ер нь бол энэ том яг л хэдэн талаас нь ашиг сурах гэдэг үг шүү дээ. Энэ маань бол геометри хөрсөн ерөнхий гишүүний том яг гэсэн үг. За сүүлийнх нь 6-гийн А юм. За 6 дээр юу вэ гэхээр за B1-р гишүүн 128. Q буюу хуваар нь 2-1. За 4 нь хэддүгээр гишүүн болж байна. 4 нь бол хэд гэдэг мэдэхгүй. Ямар нэг B энэ дугаар гишүүн байгаа нь бол ойлгомжтой. За тэгэхээр энэ маань болох гэхээр B1-ийг үржих нь B1 маань өөрөө 100 20 B1-ийг үржих нь 2-ны 1 үлөө 2-ын 1-ийн n-с асны зэрэг. Тэгэхээр энэ тэгштэглээс асууж идэх юм шүү дээ. За наашаа энэ 128 үржиж авах нааш хаваа 104-ийг бод нь 128 тэнцүү 2-ын хэдэн 1-ийн хэдэн зэрэгт 1 доод талд 2-ын n-с асдаг нь 1. За энийг 4 турай 1-ийг бод нь 32 тэнцүү 1-ийг бод нь 2-ын n-с асдаг нь 1 зэрэгт болох нь. За 2-ын хэдэн зэрэгт 32 байдгийг 5 зэрэг. Тэгэхээр энэ маань хэд болох нь? 5. 5 байхын тулд n нь 6. n 6 байна гэдэг чинь 4 маань b хэд гэсэн үг юм? 6 байна гэсэн үг. Иймэрхүү байдлаар бодох нь байна. За иймэрхүү энэ 4 5 6 гэсэн бодлого бол энэ заавал одоо геометри прогрессыг бол геометри ерөнхийдөө тамиг үзсэн бол энэ 4 3 бодлого заавал бодох хэрэгтэй. Хамгийн суур шаардлага шүү. За юу. За өнөөдөр бид нар ямар асуудал шийдвэрлэж байгаа вэ? Тий бид нар чинь 100 сая төгрөг хожигдсан гэдээ мөрөөдөд байгаа шүү дээ. За тий 100 сая төгрөг хожигдсан. За тэгээд гадаадд мастера төгсөөд ажил дээр гараад 5 жилийн хугацаанд хүртэл одоо хадгалъя гэсэн байгаа тий 15 жилийн дараа хэд болох вэ гэдгийг бодох ч байгаа. За энд. За тэгэхээр энд нэг тайлбар өгнө. За хэрв 100 сая төгрөгийг 15 жилийн хугацаанд хадгаламжинд хийвэл хэдэн төгрөг болох вэ гэдэг байна. Тэгвэл хүүгээ хэд хуваар болж байгаа лээ? 13%. Жилийн хүн 13% чинь сард хэд байх юм? 12. Тэгэхээр энд хэд байх юм? Энд яг зөв. Тэгвэл наад дээр хэд гэж нөхөх нь? 12-ыг нөхөх юм шиг. За нөхөд явна. Нөхөх тест. За 15 жил гэдэг маань хэдэн сар юм? 180. Мөн үү? 15. За энэ тэгвэл 180 сартай тэнцэх юм шүү. За тэгвэл одоо хэдүүлээ. Банкнд хадгалуулсан мөнгөө одоо тооч сурна да хүүгийн. Энийг тооцоход бол геометри прогресс ерөнхий гишүүн тамгийн мэдлэг авах хангалттай. За эндээс анх хадгалуулахаар өгсөн мөнгөө B1 гэж тэмдэглэж байна. B1. За биднэрт бол 100 сая байгаа шүү дээ тий. Гэхдээ зүгээр B1 гэж юм. За эхний сарын хүүгийн орлого гэж байна. 13% хүүгээ одоо ингэсэн ба шүү дээ. 13% хүүгээ сар болгонд хуваангууд 12-ны 13 болно гэсэн үг. За тэгвэл 100 хуваасны 12-ны 13. Эхлээд нийт мөнгө 100 хэзээ хуваалаа. 1% нь гарч ирэх үү? 1% ноогдох мөнгөнд дүн гарч ирнэ. Тэрийг сарын хүүгээр яах нь вэ? Үржүүлэн сарын хүү маань хэд вүлээ? 12. Энэ тэгвэл 12-ны 13. За тэгээ үржүүлэхээр энэ 12 маань 13-ын үржээд харин энэ мөн байна уу? Мөн байна. За нөхөж. За гэтэл бид нараас нэг юм татвар авдаг. Одоо ажил хийгээд цалин авлаа. Ямарваа нэгэн хүүгийн одоо банкнд мөнгө хадлаа, хүүгийн орлого орлоо. Тэр татвар авдаг. Хүн амын орлогын албан татвар гээд 10%-ийг авдаг. Тэ? За. Цалингаас нөө шууд авдаг татвар мөн. Цалингаас шууд. Энэ хадгаламжийн үнээс ч гэсэн бас л шууд аавна гэсэн. За нэг сарын дараа биднэрт бол ийм хэмжээний мөнгө орж ирэх юм байна. Ийм хэмжээний мөнгө орж ирэх юм байна. Тэгэхээр энэ орж ирсэн мөнгөний маань 10%-ийг авна гэсэн. Тэгэхээр энэ биднэрт нэмэгдэж орж ирж байгаа мөнгө.
За энэний 10% нь гэхээр нэмж орж байгаа мөнгөө хэдний хэд үржүүлэх юм? 11. Тэгвэл энд 11 байна. За тэгээ үржигдээд энд хариу энд хэд гарах юм бэ? За ингээд нөхөд өччих. 11 байна. Тэгэхээр 13 1-ээр үржүүлээд хэд байх юм? 10 13 2 байна уу? За энд болохоор 1210-аар үржүүлээд 12 мөнгө болсон биз дээ. За ингээд сайхан нөхөд явчих. За одоо эндээс анхаарсан бол энэ бидний хадгалуулах гэж өгсөн мөнгө. Энэ болохоор 1 сарын дараа биднэрт банкнаас хүүгийн орлого болгож өгөх мөнгө маань. Энэ болохоор бид нар төрдөө татварт өгөх мөнгө маань. Энэ B1 дээр нэмэх нь энэ үз хастдаг нь энэ мөн үү? Тэгээ 1 сарын дараах бидний мөнгө гарч ирэх үү? Гэх мэтчлэн энийг давтан хийсээр байгаад 180 сарын дараа хэд байх гэдэг бид нар олох гэж байгаа байхгүй. За мөн энэ хэсэг дэвтэр дээр чинь байгаа өөртөө өргөжлөлөө хийгээрэй. Энэ хүүгийн орлого нэмэгдсэн байна уу? Буцаагаад энэ орж ирсэн мөнгөний 10% нь тассан байна уу? За бүгдээрээ B1 зөвөргөн үржигтэй байгааз B1 хаалт мөнгө гаргасан уу? Гарсан. За ингэ бодсон. За эдгээр дээр энгийн бодлогын хялбархан үйлдэлгээд энд эмгдэх гэх нь шүү дээ. За тэгээ өөрсдөө үзэж бодчих. За нэг 5 минутын хугацаа харъя. За бид 5 минутанд арай амжихгүй юм шиг нөхдөдөө. Энийг хэдүүлээ дүгнэлтэд хамтраад хийчихье. За дүгнэлтэд хамтраад хийчих. За тэгэхээр эндээс бол ижил хуваар өгөөд янзлаад цэгцгээ явахаар за дэвтэр дээр бичиж яваарай. За дэвтэр дээр наад нөгөө нөхөх тестэн дээрээ. За тэгтэл тэнд болохоор 1 сарын дараа болохоор 1 сарын дараа B1-ийг үрждэг нь энд хэд гарч ийн гэсэн? 12,117. За шал. За зүг байна. За тэгвэл анх B1 гэсэн мөнгө хийсэн 1 сарын дараа энэ маань B2 болоод ийм болсон байна. Тийм үү? Үржигдсэн байна уу? Тэгвэл энэ B2 мөнгөн дээр яг саяын үйлдэлийг давтан хийн штэ. B2 дээр яг саяын үйлдэлийг давтан хийхээр дахиад нөгөө B3 гарах уу? B3 дахиад өмнөх мөнгөө 12,117 үржил ингээд үржлээ явах юм шин. Тийм биз? 1 сарын дараа мөнгө маань энэ 2 сар. Тэгвэл эндээс харах юм бол одоо ингэж B тэгвэл энэ дугаар гэж үнэ яах юм гэдэг асуудал. B энэ дугаар. B2-ыг үржих. B1-ийг үрждэг нь энэ бутархай тооны N-с засаг нь 1 зэрэгт. За 1 сарын дараах мөнгө маань B2 юм байна. 2 сарын дараах мөнгө B3, 3 сарын дараах мөнгө B4. Ингээ явах нь бас тэгвэл 180 сарын дараах мөнгө хэдий? B 181 болно гэсэн үг. Тэгээ тэнгуут энд B1-ийг үрждэг нь 12,117-гийн 180 зэрэг тэнцүү. За тэгвэл энд 100 сая байгаа. За одоо энд харчээ. Энд мөнгө маань 100 сая байгаа. За одоо энэ 12,117-г 10 метр шилжүүл энэ бол энд хэдийг тавих вэ? 180 тавиад. За 180-ыг тавиад за багш энэ юуг та нарт калькулятор ашиглаад олж үзүүлье. Хүү бодсон мөнгнөөс дахиж хүү бодоод байгаа юм шүү дээ. Тийм. Тэгээд геометри прогресс үүсэж байгаа. За тэг 975 энэний 180 зэрэгт. Тэнцүү. 573-д тавь үржих нь 100 сая. Тэнцүү. 573 сая 449 мөнгө төгрөгтэй болно шүү дээ. Хагас тэрбум төгрөгтэй болно шүү дээ. 15 жилийн дараа.
573 сая 449,438 төгрөгт болно. Тэгэхээр бид нэр 15 жилийн хугацаанд 100 сая төгрөгийг дансанд байршуулах юм бол хүүнээс хүү бодогдож яваад хагас тэрбум төгрөгтэй олж чадах нь шүү дээ. Оо баяжхаар гоц. Байр түрээсээс ашигтай байна уу? За байр түрээслэхэд бол сар 500 мянгаар түрээслүүлнэ. За 7-800 мянгаар түрээслүүлээ гэж бодъё. Тэгтэл 100 сая төгрөгийн маань сарын хүн сая гаруй төгрөг. Тэгэхээр байр худалдаж авах түрээслэл ашигтай байна ашиггүй нэ. За. За иймэрхүү байна. За тэгээд гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсад баярлалаа.